За бүгдэнд нь энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр манай админ ID-аар өмнө дараагийн цуврал бичлэг болол орж ийн. За энэ дээр бол юу ярих вэ гэхээр 2024 оны 12 сарын 20-нд оруулсан ID байна. За энэ ID бол өмнөх бичлэгийг хэрвээ та хэд үзсэн бол 2 FIBA-гийн хүрээнд ярьсан тийм ээ. 2 FIBA-гийн хүрээнд ярьсан. За ямар 2 FIBA вэ гэхээр энэ FIBA-гийн хүрээнд бид нар сэлдсэн. За тэгээд энэ оройгоос энд татсан энэ дөрвөлжин FIBA-гийн хувьд буюу одоо за би өөр өнгөөр оруулъя тийм ээ. За энэ цагаан өнгийн FIBA. За энэ шар өнгийн FIBA. Энэ шар FIBA-гийн хувьд бол одоо энэ шар болон энэ гаднах харын хувьд хөдөлгөөн яаж явахыг таамаглаж эндээс сээлдсэн, эндээс баяцсан, эндээс баяцсан. За тэгээ энэ хөдөлгөөн ингээ явцсан тий. Гэтэл энэний дараа бол одоо энэ доторх хөдөлгөөн одоо энэ шарын доторх хөдөлгөөнөө задлаад дахиад ID бол өгсөн байна. Тэр нь бол 2024 оны 12 сарын 20-ны өдөр өгсөн байна. За энэ дээр харж байгаа ажлын 26 19 47 тий 26 19 47 гэдэг цэгт бол бидний том FIBA энэ хар FIBA байна. За дараачих нь 25 97 51 төвшөнд бол 25 97 51 төвшөнд бол энэ FIBA байна гэсэн. За тэгэхээр энэ FIBA-гоос энэ FIBA-г ингээд зураад ингээд үлдээсэн байгаа нь ямар ч учиртай вэ гэхээр ханш бол эндээс ойгоод импульс хөдөлгөөн авах боломжтой. За энэ импульс хөдөлгөөн үргэлжлүүлээд энэний импульс болох боломжтой. Хэрвээ энийгээ сэтлэх юм бол ханш шалгаад ийшээ 100% унана гэдэг ийм л айдиа гэсэн үг. Одоо та хэд мэддэг болж байгаа бох тийм ээ. За тэгэхээр энэ ямар хөө бэлттэй явсан гэдгийг харцгаая. Тэгэхээр одоо эхний ээлжинд яах вэ гэхээр бид нар энчээ эрэхт нь бай орно л гэсэн үг. Энд эрэхт нь бай орно л гэсэн үг. За тэгээд нэг бол ийшээ импульс явуулна, нэг бол ийшээ импульс явуулна. Хэрвээ сэтэрчих юм бол эндээс бид нар сэл орно л гэсэн үг. За тэгээд ийшээ явуулна гэсэн үг. За ерөөдөө ийм хоёр арилжаа барих боломжтой байгаа. За тэгэхээр эхний ээлжинд бай хэрэг явах нь харъя тийм ээ. За энэ тохиолдолд бол ингээд шууд бай арилжаа бол яваад өглөө. За ерөөдөө бол одоо цаашаа харъя гэх юм бол энэ FIBA-с төрсөн үгүйгийн асуудлыг бол ярина. За энэ FIBA-с төрсөн үгүйгийн асуудал тодорхой болоход бол бид нар эндээс дахиад ийшээ энэ хүртэл бай орох боломжтой гэсэн үг. За тэгээд энэ бол 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ID-аны арилжааны ID-аны биелэлт байлаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай залуусаа.